За би ямар ч байсан энэ дуучин биш юм аа гэхэд энэ соёл урлагийн салбарт эргээд өрөө төлөх хэрэгтэй. Энэ нэг салбарын хөгжилд нь өөрөө хувь нэмэр оруулах хэрэгтэй гэдэг нэг юм бодогдож эхэлсэн баггүй. Тэгээд хөгжим бүжгээ төгсөн гутаа дээр нэг юм хамтлаг байгуулаад наануу цаанаа яваал тэгснэ. Ер нь энэ нэг юм одоо бүр нэг хар үгээр хэлэх чинь нөгөө одоо хөгжим бүжиг төгсөөл нөгөө халтуур гэж юм хийж байгаа шүү дээ. Нөгөө анхны эдийн засгийн харилцаанд орж байгаа уран бүтээлч юм. Тэгэнгүүтээ яаж би эдийн засгийн харилцаанд нөгөө хөгжимчин нөгөө хамтлагатаа ингээл орлогын булаацалтах биш. Яаж энэ эдийн засгийн харилцааг нь өргөн дэлгэр болох вэ гэдэг юм бодож эхэлсэн баггүй. Тэгээ за би ерөөсөө ингээд дуулуулчин. За хурдуулахор чинь. Тэгтээ яах юм? Би энээс арай өөртөө илүү үүрэг хариуцлага хүлээж аваад салбарын хөгжлийн төлөө ингээд өөрийгөө зарцуулаад, зориулаад альва нэг юм чинь нөгөө нэг одоо өрөө төлөх хэрэгтэй. Намайг ингэж хүн болгосон байна. Сайн хүмүүжүүлсэн байна тий. Тэгээ тэр тал дээр би айгу өөртөө үүрэг хариуцлага аваад за энэ сайн байна. зүтгэх ёстой гэж. Жаргал хайханлээ жаргал жаргал хайханлээ. Браво. Багш нь 20 жилийн дараа. 20 жилийн дараа. 20 жилийн дараа